Жимнийг илэрхийлэх 3 үг. За нэгдүгээр бол мэдээж эдийн засгийн хэмнэлттэй. Ухаалаг жолоодох гэх юм уу? Жолоодлогын хувьд их амар төвдгийн баг хотын төвжирэл гэсэн үг шүү дээ. Тэр утгаараа. За 3 дугаарх нь надад загварнд таалагддаг. Жимнийтэй миний хувьд жимнийтэй аяс хамгийн хол нь Өмнө Говь аймаг байна. Өмнө Говь аймгийн бүр урт талын хэсгээр нь бүр нэлээд тийм аслагдмал зам бартай ихтэй тэр нутгаар нь аялсан. Тэр бол сонирхолтой сайхан байсан. Туулах чадвар сайтай нэгдүгээр. Хөдөө орон нутгад туулах чадвар сайтай. Хоёрдугаар нь Улаанбаатарт би бол Улаанбаатарт хөвчлээ ашигладаг. Улаанбаатарт бол ерөөсөө одоо төгжрэлд нэг тохиромжтой. За баг эзлэн. Гэхдээ нэр бодит байдал тийм. Одоо нэг газар зогсоол руу орлоо. Жохон газар ямар ч байсан нэг дүүрсэн зогсоол байлаа гэхэд тэр яваад ороход нэг өөрийнх нь зогсож байгаа болон тохиолддог. Bridge Group-ээс 8 сарын 23-нд жимний хэрэглэгчдэд зориулж жимний фестивал гэж юм арга хэмжээ зохион байгуулж байгаа юм. Надад бол маш сонирхолтой санагдаж байна. Би зорж бүр цаг гаргаж очно гэж бодож байгаа. Ер нь автомашин хэрэглэгчдэд зориулсан ийм арга хэмжээнүүд бол маш сонирхолтой болдгоо. Тэн дээр бол хүмүүс тухайн машиныг хэрэглэж байгаа хүмүүс бол бүгд ийм туршлага судалдаг. Ер нь маш үр өгөөжтэй байдаг. Тэгэхээр одоо жимнийг сонирхож байгаа, авах гэж байгаа, төлөвлөж байгаа манай автомашин хэрэглэгчид бол их сонирхол харин бас их сонирхолтой өгөөжтэй байх юм байна. Тэгээ та бүхэн хүрэлцэн ирээрэй. Хэрэглэгчдэд барьж байгаа нэлээд хамгийн том бэлэг нь өнөөдрийн үед гэж би ойлгож байна. Жимничтэй 8 сарын 23-нд уулзцаая.